Харин улсын хурлд ардчилсан намын бүлэг ерхий сайд болон улсын хурлын даргаыг огцруулах асуудлыг хамттан чуулганы хурлд өнөөдрийн дотор багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн юм а. За мөн энэ асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ардчилсан намын бүх гишүүд их хурлын дарга болон ерхий сайдыг огцруулна гэсэн санал өгөхөөр улс төрийн шийдвэр гаргасан байна. Энэ хоёр асуудлыг хамтдаа хэлцэх ёстой гэдэг бидний шаардлага хэвээр хамтдаа хэлцэж, хамтдаа огцруулахыг хамтдаа гэдэг нь цаг хугацааны хувьд мэдээж дараалж огцруулахыг ард намын бүлэгт энэ шийдвэр гаргах хүсэлтэд тавина гэдгийг та бүхэнд бас үдээс өмнө мэдэгдэж ирсэн. Сая үдээс хойш ард намын бүлэг хуралдлаа. 42 гишүүнээс 34 гишүүн оролцсон. Энэ жоохон цуурайтад байна уу? 34 гишүүн оролцсон. 34 гишүүнээс 33 гишүүний саналаар шийдвэрүүд гарсан. Нэг гишүүн шийдвэрийг дэмжиж байгаа. Зүгээр цаг хугацааны хувьд яг одоо биш жоохон тодорхой хугацааны дараа гаргая гэдэг. Ерөнхийдөө 34 гишүүн 100% саналаар өнөөдрийн ардсан намын бүлгийн шийдвэрийг гаргалаа гэж үзэж болно. Энэ шийдвэрөөр хоёр заалттай. Нэгдүгээрт нь би та нарт үгээр нь уншиж Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны хэлцэх асуудлын товд улсын их хурлын дарга Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэгэн зэрэг оруулсан тохиолдолд уг асуудлуудыг дараалуулан хэлэлцэж аль алийг нь огцруулахыг дэмжсэгүй. Улсын их хурлын гишүүдийн олонхын дэмжлэггүй болсон улсын их хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр тов дараалалд оруулаагүй. Дараалуулан хэлэлцэх боломжгүй болсон тохиолдолд ардсан намын бүлгийн гишүүд эдгээр асуудлаар улсын их хурлын чуулганы хуралдаанд оролцохгүй байхаар тогтцугай. Үндсэн хуулийн хэмжээлд хүргэсэн түүнээс гарах улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдлын үр дагаврыг санаатаагаар бий болгосон Монгол ардын нам бүрэн хариуцлага хүлээхийг бас сануулсугаа гэсэн ийм утга учиртай ийм тогтоолын төслийг бүлгийн шийдвэрийг ард намын бүлгийн гишүүдийн 34 гишүүнээс үндсэндээ агуул нэг гишүүн цаг хугацааны хувьд буюу 34 гишүүний шийдвэрийг гаргасан.